Монголын баялаг бүтээгч. Замны баялаг бүтээгч. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлэг, Завхан аймагт хэвлэл, реклам чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нутгийн улс компанийг танилцуулж байна. Зах зээлд шилжих үеэс эхлэн өрхийн бизнесээс гараагаа эхлэж байсан Дашвал Жургай одоогийн Нутгийн улс компанийг үүсгэн байгуулж ижээ. 2007 оноос өргөцсөн Нутгийн улс компани анх хүнс барилгын материалын худалдаа, хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэл, өнгөт төмөр дээврийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан байна. Ер нь улсын хэмжээгээр зах зээлд орох үеэс гэрийн үйлдвэрлэлээс ажиллаа эхэлсэн гэж болно. Манай гэрийн хүн бол оёдл эсгүүр хийдэг байсан. Ингээ гэртээ одоо гэрийн үйлдвэрлэгээд 2-3 оёдлын машинтай. Тэгэл би одоо эсэх үед нь эсгэлцээл, оёх үед нь оёлцоод ингэж яжгаад жинхэнэ одоо бидний энэ ажлын үүсэл гал голомт бол манай гэрийн үйлдвэрлэлээс анх эхэлж ирсэн. Тэдний анхны бизнес улирлын чанартай ажилладаг байсан учраас улирал харгалзахгүй ажиллах салбарыг сонгож 2009 онд хаяг реклам хэвлэлийн үйлдвэрийг Завхан аймагта анхудаа нэвтрүүлжээ. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ догшуулахыг зорж банкнаас зээл аван хулдаалсан хэвлэлийн машин, стикер хэвлэх машин, 4 өнгийн хортой 3 принтертэй үндсэн 5 ажилтнтай хэвлэлийн үйлдвэрийнхээ хаалгыг нээж байжээ. Хаяг хэвлэл рекламын чиглэл үйл ажиллагаа явуулах нь бол зөв юм аа. Энэ нь бол одоо орон нутгийн иргэдэд бол одоо тухайн бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэхэд одоо хол байдаг. Дээрээс нь тэр бүтээгдэхүүн үйлчлэгээг өөрөө өнгө тоон одоо тэр дизайн загварыг харалгүй одоо хот руу захих эдгээр нь бэрхшээлтэй байгаа гэдэг нь бид нэр мэд судалж үзээд одоо энэ чиглэлээр үйл ажиллагаагаа 2009 онд одоо аймагтаа одоо хэвлэл хаяг реклам одоо анхдагч ийм салбарыг одоо хэрэгжүүлсэн. Бид бүгд 2009 оноос хойш тоног төхөөрөмж шинжлэх ерөнхийдөө бол энэ хүмүүсийн эрэлт хэрэгцээ одоо хотод байгаа тэр тоног төхөөрөмжөөр хийж байгаа тэр бүтээгдэхүүнийг тэр хотын тэр жишгт хүргэх ийм заашгүй шаардлага гарсан учраас тоног төхөөрөмж за тэгээд ажилчдынхаа ур чадвар мэрэгжилтэй ажилтны нарыг явах тал дээр бол одоо хүний нөөцийн тал дээр бол тодорхой арга хэмжээ авч шинжилтүүдийг цаг тухайн үед нь хийж ийсэн. Анх нээгдэж байснаа бодвол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж одоо шинжлэгдэж ажилчид нь дадлагдсан байна. Одоо төсөөлдөр хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хийц бүхий өргөмжлөл, дурсамж, батламж, хулдаасан хэвлэл, хаяг фото болон стикер хэвлэл, боршуур, нэрийн хуудас, урилгыг хэрэглэгчийн хүссэн загвар хэмжээгээр хийж үйлчилж байна. Монгол бэлэг, зургийн жааз, товгор бие түсэг, лед гэрлэн хаяг, гэрэл самбаруудыг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд хийж аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж байна. Компаниг зорж ирж одоо хэрэглэгчд маань энэ дээрээс загвар дизайнаар өөрийнхөө хүссэн одоо тэр хэлэх гэж байгаа зүйлийнхаа үг нь манай их бэлтгэгч нарт одоо өгөөд загвар дизайнаа гаргаад ихээ бэлдүүлээд тэгээ хойшоо одоо тэр үйлдвэрийн заал руу орж одоо тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргана. За Нутгийн улс реклам хаяг чимлэлийн компани сая бол 14 аяган дээр бол ийм зураг хэвлэх юм захиалга орж ирсэн. За одоо бол ихийг бэлтгээд за ерөөхдөө бол зураг бэлэн болсон. Одоо бол хэвлэх энэ үйл явц бол явах юм байна. Ингээд цаасаа хэвлж авчираад тэгээ энэгээрээ ингэж ийм цагаан аяга ороогоод тэгээд энэ ногоо юм энэ зургийг хөдөлгөөнгөө байлгаж их хэвээр 10 ширхэг аяг ордгийг. Тэгээ 10 ширхэг аяг нь 10 минут болоод гарна. 200 градуст 10 минут ширэл. 5000-д гардыг шүү дээ.
аймгийн ихэнх байгууллагууд бол хаяг реклам ойлгосон дэлгүүрүүдийн хаяг байна. Ер нь манай аймагт хийгдэж байгаа гол гэрлэн чимэглэл хаягийг бол манай хүүхдүүд хийсэн байна. Нутгийн улс компанид хэвлэл хаяг рекламын захиалга их ирдэг. Завхан аймгийн төр болон хувийн байгууллагууд захиалга өгөхөөс гадна зэрэгэлдэх аймаг сумдаас ч захиалга ирдэг гин. Хамгийн гол нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанартай түргэн шуурхай бүтээгдэхүүнээ хийж үйлчилдэг учраас олон хэрэглэгчийн итгэлийг ч олоод байна. Манай хэвлэлийн үйлдвэр болохоор анх 2008 онд хулдаас хэвлэл явуулж эхэлсэн. Тэрнээс өмнө болохоор энэ уур машин ашиглаж ирсэн. 2012 онд дахиад шинэ энэ сүүлийн үеийн загварын 3 м 20 см хэвлэх хүчин чадалтай хулдаас хэвлэлийн машин оруулж ирсэн. Тэгээд өдөртөө бол яг бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм бол 100-аас 120 м квадратыг хэвлэнэ. Ихэнхдээ сумууд бол манайх руу шууд утсаар юм уу мэйлээр харьцаал захиалга өгч тэгээд бид нөгөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болохоор би энийгээ таньдаг болцсон. Тэгэл утсаар өгөөл за инглиш үгээл явуулчихна. Эргүүлээд бид нар ингээ унаанд нь дайгаад хэлчихдэг. Ерөнхийдөө болохоор эхлээд захиалга аавна. Тэгээд ихээ бэлтгэн тэгээ хэвлэнэ. Тэгээд яг нэг хүн яг өөрийнхөө авсан захиалгыг хэвлээд тухайн хүндээ яг хариуцуулж өгнө. Тэгээ одоо бол яг манай 4 их бэлтгэгч ажиллаж байгаа. Тэгээ дөрүүлээ өөрснөө хэвлж чадна. Тэр хүмүүстэй захиалга аваад хэвлэгдэж. Би ч математик юм гэж. Гэтэ энэ байгууллагт ороод одоо 7 жил ажиллаж байна. Анх байгууллагт нь л болсон. Энэ машины давуу тал нь бол их хурдан хэвлэнэ. Өмнөх машин бол их хэвлэхэд их хүндрэлтэй удаан байдаг байсан. Одоо энэ болохоор 2013 онд шинээр манад авчирсан машин байгаа. 4 өнгө ялгаж хэвлэнэ. Тэгээд дотор зориулалт юм хэвлэнэ. Дандаа дотор стикер, даун хэвлэл, самбарн зориулагдсан машин байгаа. Жохон будагны үнэрлэл жохон тиймэрхүү хэцүү байдаг. Бусдаараа бол их гоё ажиллалтай бас. Одоо гадуур дотор нэг байгууллага руу орсон ч одоо дандаа ингээл бидний гараар бүтээгдсэн юмнууд байдаг. Тийм болохоор хараад их ажиллаараа бахархдаг. Өөрөө бол зүгээр багш мэрэгчлээ хүн. Тэгэл одоо энд ажиллаад яг 4 жил болж байна. За манай энэ машиныг 2014 оны намар оруулж ирсэн байгаа. Энэ машинаар бэлэг дурсгалын болон хаяг реклам гэх мэт одоо олон төрлийн юм хийх боломжтой машин байнамаа. За энэ машинаар мод, акрил, целлулоид, шил гэх мэт төрөл материал дээр бичилт, ухалт хийх боломжтой машин байнамаа. Үндсэн үүргэн. За би одоо энэ машин дээр та бүхэнд одоо Манс агентлагийн агентлагт нэг жижигхэн сүмнэр дурсгалын зүйл хийж үзүүлье. Нутгийн улс компани 20 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж, нийгмийн даатгалыг түлхөөс гадна мэрэгжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, ар гэрт нь дэмжлэг болсоор үдий хүрчээ. Мөн 2-3 жил доктортой ажилласан ажилтан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахд компани 3-4 сая төгрөгийн хүүг үзэл олгодог бөгөөд 5 жил ажилласан ажилтнаа 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний гэрийн тавилгыг хийлгэж өгдөг байна. Чи одоо энэ реклам чимэглэлийн компанид хизээ эхэлж ажиллаж гисэн бэ? Одоо би намраас эхэлж ажиллаж байгаа. Хамгийн залуу ажилласан уу? Тий, хамгийн залуу ажилласан. Одоо чи юу хийж байгаа? Одоо би энэ өргөмжтийн жазаа эсгэж байна. Тий. Ганцхан одоо энэ тоног хөрөмжөөр яаж вэ? Тий, одоо энэ тоног хөрөмж одоо ингээд бүх жазаа эсгэн энэ дээр. Тэгээд тэр тоног хөрөмж дээр чадна. 300 мянган төгрөг л авдаг. Нийгмийн даатгалаа төлчихвэл цэвэр гар дээр 300 мянган төгрөг. Аймагтаа бол одоо боломжтой. Мэргэжлийн ажилчдын тухайд бол яг мэргэжлийн үйлдвэрлэлийн сургалтын төв гэж байна. Тэн дээрээс авсан ч байна. Бусд ихтэй сургуулиуд төгсөөд ирсэн
хүүхдүүдээс ч гэсэн бид нар энтэй үндсэн ажилчин гараа авж байгаа нэг 20 түүнийг бол ажлын байраар хангацсан. Яг байнгын удирдлагын чанартай бол бид нэг жилд 10-аас 20 хүн авч ажиллуулах юм ажил явуулдаг. Гэхдээ яг ингээд удирдлагын чанартай улсуудыг ингээд ажиллуулах хэрэгтэй зэрэг бас нэг бидэнд жоохон гологддог л доо, нэг өмнө хийгээд дадлагдсан улсуудаас ягаад гэвэл тэдний урд чадвар мэдлэг бас манай улсуудад бас чамлагдах тал байдаг. Зах зээлд шилжих үеэс эхлэн өрхийн бизнесээс гарагаа эхлэж байсан Даш Бажиргай том хүүгийн хамт одоогийн нутгийн үйлс компанийг үүсгэн байгуулжээ. Ер нь хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд баггүй бэрхшээл тулгардаг. Тухайлбал манай аймагт одоо хамгийн чухал юм юу гэхээр нөгөө дулааны үйлдвэрлэл байдаггүй. Одоо дулааны үйлдвэрлэл байхгүй учраас уур ус ашиглаад юм хийх үйлдвэрлэлийг жигд явуулахад бол үнэхээр бэрхшээлтэй байдаг. Манай толгомдож байгаа нэгэн бэрхшээл бол одоо хүний нөөцийн асуудлууд гарах. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн энэ ажилтнуудад бол хоор байдаг. Өөрөөр хэлбэл одоо цэвэр одоо төгсөж ирж байгаа одоо дизайнер, график дизайнер, за тэгээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуул одоо бүрэн одоо ажлын дадлаг туршлагатай болсон юм хүмүүсийг зах зээл дээрээс олж авах гэдэг бол маш хүндрэлтэй байдаг. Орон нутагт үйл ажиллагаа явуулахад бол энэ дэд бүтцийн асуудлууд байдаг. За өөрөөр хэлбэл одоо халаалт дулаан тэгээд тог захиалгаантай холбоотой асуудлууд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн үйлдвэрж явж байхад одоо тасрах. За энэ жилээс бол орно харьцангуй одоо Завхан аймгийн хэмжээнд тог захиалгаан төвийн үетэй холбогдсон харьцангуй гайгүй болсон. Завхан аймагт офсет хэвлэлийн үйлдвэр байхгүй учраас офсет хэвлэлийн хэрэгцээ үүсээд байгаа. Иймд иргэд албан байгууллагын хэрэгцээнд нийцүүлж офсет хэвлэлийг аймагтаа нэвтрүүлэхийг нутгийн үйлс компани зорин ажиллаж байна. Судалгааны ажиллаж хийгдээд эхэлжээ. Аймгийн хэмжээнд бол офсет хэвлэлийн үйлдвэр байдгүй. Тэгэхээр энэ зах зээлийн нэрэлтийг манайх судалж үзээд одоо ойрын хугацаанд одоо аймагтаа офсет хэвлэлийн үйлдвэрлэлийг оруулахыг одоо зорж тоног төхөөрөмжийн судлаж тэгээд ажилчдынхаа одоо мэрэгжлийн ажилчдыг хүний нөөцийг одоо бэлдэж байгаа. Нутгийн үйлс компани үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж олон хүнийг ажлын байраар хангах зорилт тавьжээ. Үүнээс гадна Завхан аймагтаа анхдагч болж чадсан хэвлэл реклам чимэглэлийн үйлдвэрлэлийг илүү чанаржуулах, тоног төхөөрөмжөөр шинжлэх, нийслэлд хийгддэг шиг хэвлэл хаяг реклам хийгч тэдний томоохон зорилгын нэг юм. Монгол улсын хэмжээнд хэвлэл хаяг реклам, чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж цөөнгүй бий. Гэхдээ аймаг орон нутагт тэр дундаа баруун алслагдсан аймагуудад энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани ховроодог. Үүний нэг нь Завхан аймгийн нутгийн үйлс компани үйл ажиллагааг энэ удаагийн нэвтрүүлгээрээ дэлгэрэнгүй танилцууллаа. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголын баялаг бүтээгч.